Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн сургуулийн 2023-аас 2024 оны хичээлийн жилийн нээлт боллоо. Батлан хамгаалах салбарын хувьд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг олон улсын жишгт нийцсэн, судалгаанд суурилсан их сургууль болгох зорилтыг дэвшүүлэн, агсан түвшний сургалт судалгааг шин шатанд гаргах, чанарыг ахиулах, үйл ажиллагааг нь өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал тус сургуулийн агсан түвшний сургалтын албыг 2022 оны 12 дугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Эрдмийн сургууль болгож, боловсрол сургалт судалгаа хөгжүүлэлтийн чадварыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлж шинэ бүтэц зохион байгуулалтад шилжүүлсэн. Тус Эрдмийн сургууль нь цэргийн шинжилгээ ухаан, Батлан хамгаалах аюулгүй байдал, төрийн удирдлагын чиглэлээр магистр докторийн 11 хөтөлбөрөөр агсан түвшний боловсрол олгодог юм а. Хичээлийн жилийн нээлтийн үеэр магистрийн хөтөлбөрийн суралцагчид диплом, ингэрийн тэмдэглээ гардаа авлаа. 2020 онд илсэн байгаа агсан түвшний сургалтын албандаа тэгээд цэргийн сэтгэл зүйн хангалтын мэрэгчлэр төгсөрч байна. Миний хувьд бүгд найрамд хүмүүс улсад 8 дугаар үеинд үүрэг гүйцэтгээд ирсэн. За үүрэг гүйцэтгэх хугацаанд болохоор яг эмэгтэй цэргийн алба агчтай илүү ойр байсан гэх юм уу. Тэгэхээр эмэгтэй алба агчтайхаа яг энэ толгомдоод байгаа асуудал нь юу юм бэ? За бас Монголын ерөнхийлөгч тийм ээ удирдлагын түвшиндээ бас эмэгтэй албан агчдыг илүү төлхөө авч үзэж байгаа учраас эмэгтэй албан агчид маань өөрсдөө бас юу бэлдэх ёстой тийм ээ ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхэд эмэгтэй албан агчаас юу шаардах ёстой гэдэг бас бэлтгэл ажлын хангах зүйтэй тэр талаас нь илүү эмэгтэй албан агчтай онцлж авсан байгаа. Тэгээ өнөөдөр дипломоо гардаж авсандаа маш их баяртай. Миний сэдэв бол ашиг нутамжийн салбарын үйл ажиллагаа түүний үзүүлэх нөлөөлийн судалгаа гэсэн сэдвээр хамгаалсан. За яагаад энэ сэдвийг судлах одоо бас үндэслэл вэ гэхээр миний бие бол тус салбарт тэр дотроо төрийн байгууллагуудад 17-8 жил ажиллаж байгаа. Тэгээд энэ салбарын эрх зүй ер нь одоо анханасаа үүсэлт нь хаанаас эхэлж байгаа юм. Өнөөдөр одоо ямар төвшөнд байгаа юм гэдэг ингээ харахаар одоо 1923 онд ардын засгийн үеийн уурхайн дүрэн батлагдсанараа 40 цагийн уулуурхаа үүсч өгч энэ эрх зүй үндэс нь бол тавигдсан байт юм байлаа. Тэгээд 90 он хүртэл хугацаанд бол тус журам болон одоо газрын хэвлэлийн хуулиар тус харилцаа зохицуулагдж байгаад 1990-ад оноос хойш бол салбарын эрх зүй бол тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн, нийгэм солигдсонтой холбоотой. За энэ 30 гаруй жилийн хугацаанд бол одоо эрс баялаг уулуурхаа энэ салбарын ер нь алдаж онсон алдаа оноо нь ер нь юу байгаа юм. Цаашид ер нь яах ёстой гэдэг энэ дээр бол судалгаа хийж багш нарынхаа удирдлагын дор суралцаж одоо өнөөдөр дипломоо гардаж аваад баяртай байна. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн сургууль нь өнгөрсөн 31 жилийн хугацаанд 135 доктор, 1100 орчим магистр бэлтгэн төгсөжээ.